Бид Колорадо мужийн Монгол сургуулийн анги хөтөлбөрийг цувралаар та бүхэнд хүргэж байгаа билээ. Энэ удаад сургуулийн өмнөх баг буюу 3-аас 4 настай бас нэгэн ангиа танилцуулж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд тус анги маань нийт 11 сурагч, 2 багштайгаар хичээлж байна. Олон улсын бизнес эдийн засгийн дээд сургуулийг төгсөн Хэлний чанд дахь Монгол хэл соёлын багш нар зориулсан онлайн сургалтыг 2020 онд бага насны хүүхдэд ажилладаг Колорадо мужийн Rocky Mountain хөтөлбөрийг 2024 онд амжилттай төгсөн Монгол сургуультай 9 дэх жилдээ багангийн багшаар ажиллаж байгаа мэргэжлийн туршлагатай мөх жаргал багш. Мөн хүүхдүүдэд англи хэл болон бүжгийн хичээл зааж байсан туршлагатай Денверийн их сургуулийн оюутан Мишель нар багангийн багшаар тус тус ажиллаж байна. Үндэсний хэл мартаж болшгүй соёл. Манай ангийн үед 3-аас 5 нас бол сурах чадвар хамгийн өндөр үе гэж үздэг. Хүүхдийн тархины хөгжил хурдан явагддаг тул хүүхдүүд мэдээллийг амархан хүлээж авч тогтоодог. Мөн амархан мартдаг. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ маш их ярилцах, ном уншиж өгөх, тоглож сургах, хөдөлгөөн мөн хайр аюулгүй орчин хүүхдийн сурах суурь нь болж өгдөг. Хамгийн гол нь хүүхдүүдэд шахаж биш ойлгож хүлээцтэй тоглож сургах хэрэгтэй. Бага насны хүүхдүүдийн хувьд хамгийн чухал нь өөрийгөө зөв илэрхийлж сурах, бусдыг сонсож ойлгож хүндлэх, найз нөхдөдтэйгээ хуваалцах, хэн нэгний эд зүйлийг зөвшөөрөл авч хэрэглэх, бусдын гаргасан шийдвэрийг хүндлэх зэрэг бие хүн болоход нь анхаарч ажилдгаа хоёр багш маань хэлж байлаа. Анаас нэгүртэд маань төрөлсөлөө удаахан даваад цагддаг хамаах болоцтой астан төрөлсөлөө одоо мөрдөг тэр болон нэг наратаа кимдээ татлын анзаар хийчихээ тэгэж фэт бүрсэлтэй өгөхтэй Өхөөртөн бяцхан сурагчид маань өдөрт маш олон зүйл амжуулдаг. Тоглоно, дуулна, зурна, бичнэ, үлгэр сонсож ярилцна гэд. Мөн хоолой идэхдээ хүртэл монголоороо талархлаа хэлж байгаад л иддэг. Бяцхан сурагчид маань Монгол сургуультай ирэх жигтэйхэн дуртай. Багшийнхаа ярьж буй үлгэрийг анхааралтай сонсон, сурсан өгнүүдээ нэгтэйгээ уралдан уншина. Өдөр бүр Монгол үгсийн сан нь нэмэгдээд байгаа гэж эцэг эхчүүд маань ам сайтай байна лээ. Монгол үндэсний дээл хувцас өмсөөд сургуультай ирэх гоё байдаг гэж сурагчид маань хэлж байлаа. Морин хуурын хичээлийн цагаа анхааралтай сонсно. Заримдаа дагаж бүжиглэнэ. Энэ ямар амьтан бэ хүүхдүүдээ? Баавай. Энэ баавганы нэрийг хэн гэдэг вүлээ? Балхуу. Балхуу гэдэг. За, балхуу дэлгүүрт туурсан нь. Бид энэ удаад Колорадо мужийн Монгол сургуулийн өмнөх 3-аас 4 насны ангиа танилцууллаа. Дараагийн дугаараар 5-аас 6 насны ангиа танилцуулах болно.